үзэгч та бүхэнд орой мэнд хүргэе. Халуун сэдв хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулно. Төрийн албануудын авилгалын судалгааг Сант Марл судалгааны төвөөс хийсэн байдаг. За үүнд газрын алба хамгийн их авилгатай гэж сүүлийн 5 жил дараалан гарчээ. Газрын албаны авилгалын асуудлыг хараат бус судалгааны хүрээлэнгээс судалсан байна. За авилгалын шалтгаан, үүнийг шийдэж болох арга замууд юу байж болох вэ гэдэг асуудлыг өнөөдөр хөндлөх юм аа. За Монгол улс авилгалын индексээр бол дэлхийд бас нэлээд өндөр авилгалтай орнуудын тоонд ордог. За гэхдээ сүүлийн жилүүдэд авилгалын индексээ бол маш сайн бууруулж чадж байгаа ийм улсаа гэсэн ийм үнэлгээг бол авч байгаа. Өөрөөр хэлэх юм бол 2011 онд 145 орноос 127-д Монгол улс авилгалын индексээр орж байсан бол 2012 онд буюу 1 жилийн дараа 9-р байранд 96 дугаар байранд бол орсон ийм амжилттай бол бас жишээ байгаа. За гэхдээ л авилга өндөртэй улс орнуудын жагсаалтанд хэсэгт бол байсаар л байгаа юм. Тэгэхээр авилгалыг бууруулах ямар арга замууд байна вэ гэдэг асуудлыг бид өнөөдөр ярьж байна. За авилгал төрийн албатуудын хамгийн их байдаг ямар алба байна гэдэг асуудлыг хөндөж тавьж байгаа юм. За газрын алба бол Сант Марлын судалгаагаар гаргасан ийм судалгаанаас сүүлийн 5 жил хамгийн их авилгатай буюу авилгын индексээр бол тэргүүлж байгаа юм алба салбар болж байна гэсэн, төрийн алба болж байна гэсэн ийм судалгааны дүн Сант Марл судалгааны төв бол гаргасан байгаа юм. За хараат бус судалгааны хүрээлэнгээс үүнийг цааш нь наривчилж судлах ийм ажлыг хийсэн байна. За гэхдээ энэ ажлыг хийхдээ авилгалтай тэмцэх газар, за Америк нэгдсэн улсын Азийн хөгжлийн сан гэдэг энэ байгууллагууд бол бас хамтраад энэ судалгааг бол хийсэн байгаа. Үндсэндээ 3 байгууллага хамтарч энэ судалгааг хийжээ гэж. За тэгэхээр судалгааны арга зүй эхлээд юун дээр тулгуурлав? Ер нь энэ судалгааг ямар арга замаар судалсан юм бэ гэдэг ийм асуудлыг эхлээд тодруулах нь зүйтэй байх гэж үзсэн. За хараат бус судалгааны хүрээлэнгийн судлаач Мойлтмаа энэ асуултанд ямар хариулт өгсөн бэ гэдэг үзвэл. За энэхүү судалгаар бол шууд авилга гэдэг илрүүлсэн байхгүй, энэ мэдээж авилгатай тэмцэх газар хууль шүүхийн байгууллагууд бол илрүүлнэ. А яг авилга өгөхөд иргэдийг хүргэж байгаа тэр ямар шатаа амжилтын хүчин зүйл байна вэ гэдгийг бол олж тогтооход за нэгдүгээрт нөгөө л иргэдийн мэдлэг мэдээлэл тутмаг байгаа байдал бол анзаарэгдэж байна. Нэг талаас иргэд мэдээлгүй байгаа, нөгөө талаас газрын албаны зүгээс мэдээллээс иргэдэд хүрэхгүй байна, хүргэж чадахгүй байна гэдэг бол дүгнэлтэнд хүрж байгаа. А хоёрдугаарт кадастрын зураглал бичиг баримт бүрдүүлэх үе шат гэж байгаа. За энэ дээр бол кадастрын зураглалыг зургал дээр бол маш их асуудал гарч байна. Өнөөдөр иргэд яагаад энэ газар ийм маргаантай, газрын маргаан их гараад байна газрын албанд авилга өгөх хэрэгцээ шаардлага гараад байна. Тэгэхээр иргэдийн газар маш их давхцаж байна. За мөн зөвшөөрлгүй газар иргэд маань бууж байна. Тэгээ энэтэй холбогдоод бол кадастрын албаны өнөөдөр нэгдсэн сүлжээ маш тутмаг ажиллаж байна Монгол улс даяар. Ялангуяа хөдөө орнуудад кадастрын зураг хийдэг компани байхгүй, мэргэжлийн компани. За энийг газрын албаны ажилчид маань өөрсдөө явж кадастраа хийдэг. Энэ маань эргээд ачааллыг нэмэгдүүлдэг газрын албаны. Тэгэхээр энэ кадастрын зураг буруу хийсэн дутагдaltaй талуудаас болж иргэдийн газар бол хоорондоо маш их давхцаж, тэрэн дээр иргэд маань маш их бухимдал үүсгэж байна л та. Тэгэхээр энэхүү судалгаатай холбоотой зарим нэг мэдээллүүдээс та бүхэндээ хүргэе гэж бодож байна. За энэ судалгааг бол харьцангуй бол бас богинохон хугацаанд хийсэн ийм төр зүрх харагдаж байгаа. 2013 оны 9-р сарын 6-наас 2013 оны 9-р сарын 23-ны хооронд Багнуур, Баянзүрх дүүрэг, Сөнгөайхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Дархан уул, Дундговь, Ховд, Хинти зэрэг аймаг дүүргүүдэд кейс судалгааг бол хийсэн байгаамаа. Тэгэхээр судалгаанд асуумж баримт бичиг судлал, ганцаарчилсан ярилцлага, кейс судлалын аргуудыг ашигласан гэдэг ийм мэдээллийг өгч байгаа юм. За 2008 оноос иргэн бүрт газар өмчлөх болсноор бол газрын албаны ачаал огцом ихсэж өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 11.8% буюу үндсэндээ 12 орчим хувь нь л газраа өмчилж авсан байна гэдэг ийм судалгааны дүн байгаа. За энэ бол өөрөө нийт 100% гэж авч үзэхэд бол 11.8 буюу 12 орчим хувь нь маш хангалтгүй дүн гэсэн ийм дүгнэлтийг бол хэлдэг. За нөгөө талд иргэдийн 67.6% нь газар өмчлөхтэй холбоотой мэдээллийг Харьяа сум дүүргийн газрын албаны ажилтнуудаас авч байна. За хот ба орон нутгаар нь харьцуулаад харах юм бол орон нутагт газрын албаны ажилтнуудаас мэдээлэл авах нь хотынхоос бол 20-30% өндөр байна гэсэн юм зүйлийг хэлж байгаа. За иргэдэд хамгийн их тулгамддаг асуудлууд нь юу юм бэ гэдэг асуудлыг өнөөдөр судалгааны үр дүнгээр бол бас тодорхойлсон байна. Өөрөөр хэлэх юм бол иргэдийн зүгээс хэлж байгаа зүйлүүд бол маш ойлгомжтой. Газрын албаны үйл ажиллагаа нээлттэй ил тод биш байна.
За газрын алба бол газар авах гад төссөн иргэнд хоёр л хариултыг өгдөг. Газар нэг бол олгоно, нэг бол олохгүй гэсэн хариултыг. За энэ хариултаа хизээ хэд хоногийн дотор хэрхэн яаж өгөх юм бэ гэдэг энэ зарчим бол бас үндсэндээ тодорхой бус байдаг. За газар олохгүй гэсэн хэрвээ шийдвэр гаргалаа гэж бодоход газар олохгүй гэдэг энэ шийдвэрээ ямар үндслээр гаргаж байгаа юм бэ гэдгийг бол бас тодорхой тайлбарладаггүй гэх мэтчлэн. За дээрэс нь бас нэг иргэн газар авах гэдэг очихлоор тухайн газар бол өөрөө эзэнтэй байна гэдэг ингээ хэлчихдэг. За тэгэхээр тэр яг газар дээр бол бас эзэн байна уу үгүй юу гэдэг дээр иргэд бол бодохдоо хардаж боддог. Энэ дээр яг үнэхээр эзэн байгаа ч юм уу үгүй ч юм уу. Энийг одоо яаж мэдэх вэ гэхээр нэгдсэн одоо тийм мэдээллийн сан нэгдсэн мэдээллийн сангийн бааз бол байдаггүй. Энэ байхгүй өөрөө үндсэндээ бол хаалттай байгаад байгаа учраас иргэдийн бол бас юм хардах юм хандлага бол эндээс гарч ирдэг. За ингээд үндсэндээ газар дээр нэг газар авъя гэхэлэр тэр газрын албанд таньдаг хүн байна уу? Энэ газрын албанд эсвэл таньдаг хүн байна уу гэдэг ийм аргаар бол үндсэндээ бол бас дийлэх зарим хэсэг нь бол явдгаа гэсэн ийм судалгааны одоо бас үзүүлэлтүүд байгаа юм. За бодлогын хэмжээнд хууль эрх зүйн орчны хувьд өөрчлөх ёстой бас хэд хэдэн асуудал байна гэдэг нь одоо Хараад бус судалгааны хүрээлэнгийн судалгааны явцаас бол тодорхой харагдсан байна. За энэ мэдээллийг үзүүлье. Өнөөдөр 2700 гаруй хүн амтай Багнуур дүүрэгт 10 одоо ажилтнтай газрын алба ажиллаж байхад 27 8000 хүн амтай одоо сонгоны хайрхан дүүрэгт 17 хүн ажиллаж байгаа жишээтэй. 10 дахин илүү хүн амтай газар одоо нэг дахин л илүү хүн ажиллаж шүү дээ. Тэгэхээр энэ дээр өөрөө бас зохицуулалт зайлшгүй шаардлагатай юм байна гэдэг бол дүгнэлт гарч байгаа л да судалгаанаас. За нийт бол 4 дүүрэг хамрагдсан. Багнуур, Баян зүрх, Сонгон найрхан, Сүхбаатар дүүрэг. За орон нутгийн хувьд бол Дархан уул, Дундгойв аймаг, Ховд, Хинтээ аймагуд хамрагдсан байна. Одоогийн байдлаар бол Монгол улсын хүн амын 12 гаруй хувь нь бол газараа өмчилж авсан байна. Хуулийн дагуу. За цаана одоо 80-90% одоо 90 газараа өмчилж аваагүй байна те. Тэгэхээр энэ 90% нь иргэд ингээд газараа өмчилж авах гад ороод ирэхэд одоо энэ ачаалтаа одоо ийм их хүндрэл бэрхшээлтэй ажиллаж байгаа тохиолдолд бас яах вэ гэдэг нэн тэргүүнд шийдэх бас асуудлууд байна л та газрын албан дээр. За газрын албанд байгаа авилгалыг хэрхэн яаж бууруулах вэ? Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь зорилгын хүрээнд хийгдсэн Хараад бус судалгааны хүрээлэн авилгатай тэмцэх газар за Америк нэгдсэн улсын Азийн сан гэсэн энэхүү байгууллагуудын хамтран хийсэн судалгааны зарим нэг дүгнэлтүүдээс та бүхэндээ бол бас танилцуулъя гэж бодож байна. За газар өмчлөх үйл явц түнд учирч байгаа бэрхшээл гэдэг хэсэгт бол за санал зөвлөмжүүдийг бол дараах санал зөвлөмжүүдийг бол болгож байгаа юм байна. За өөрөөр хэлбэл газрын албаны үйл ажиллагааны төсвийг үйлчлүүлэгчдийн тоотой уялдуулан баталдаг болох гэж. Өөрөөр хэлэх юм бол Сонгон найрхан дүүрэг гэхэд жилдээ бол маш олон одоо хүн энэ дүүргээр бол үйлчлүүлдэг. Газрын албаар нь үйлчлүүлдэг боловч яг тэр газрын албан дээр ажиллаж байгаа ажилтнуудын тоо бол бас өөрөө харьцангуй бага байдаг. Тэгэхээр энэ талаас энэ асуудлыг яаж шийдэх вэ гэж шийдлийг харахаар газрын албаны ажилтнуудын тоо бага байна гэдэг оронтоо нэмэх юм шиг юм гаргалгаа бол харагдаж байгаа юм. Гэтэл нөгөө талд өнөөдөр юу яригдж байна гэхээр том төрөөс ухаалаг төрлөө буюу жижигхэн одоо харьцангуй жижигхэн мөртлөө хүчин чадал сайтай зөв ажилдаг юм төрийн одоо тухай өнөөдөр бол дээр доргуу ярьж эхэлсэн. За яг энд бас саналтай урайлахтаа энэ өөрөө зөрчилдөж байгаа юм биш үү? Шийдэл нь өөрөө зөрчилдөж байгаа юм биш үү гэсэн ийм зүйлийг бол асууна. Тэгэхээр нөгөө талд нь энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхээр мэдээллийн технологи тэр програм хангамжийн асуудлуудыг орчин үеийн технологийн одоо шийдлүүдийг ашиглаж энийг бол хийж болох юм. Өөрөөр хэлбэл тэр мэдээллийн нэгдсэн бааз гэдгийг бол хийхдээ зөвхөн өрөөнд дотроос одоо интернетээр дамжуулаад үзчихэж болдог. Заавал ч удаа газрын албаны байцаагч тэр газар дээр нь явж очиж хугацаа алддаг, цаг алддаг. Ийм байдлаар хийдэг биш орчин үеийн технологиудын дэвшлүүдийг ашиглаад ингээд ажилдаг ийм байдлаар бол шийдэж болох юм а гэсэн нэг ийм санал зөвлөмж. За дээрэс нь газрыг эхлээд эзэмшүүлээд дараа нь өмчлүүлж байгаа одоогийн байдлаар бол. За тэгэхээр одоогийн практикийг халж шууд одоо өмчлүүлдэг болох нь зүйтэй маа гэсэн ийм зөвлөмжийг одоо тус судалгааны хүрээлэнгээс бол өгсөн байна. За дараагийн санал зөвлөмж болгож байгаа зүйл бол газрыг өмчлүүлэх нэгдсэн төлөвлөгөө дэд бүтэц хөгжүүлэх төлөвлөгөөг орон нутаг болгонд яаралтай хийж албан ёсоор зарлах гэж. Өөрөөр хэлэх юм бол тэдээс тэдэн оны хугацаанд эсвэл тэдэн оны тэдэн сараас тэдэн оны тэдэн сарын хооронд ийм газруудыг ингэж одоо өмчлүүлнэ гэсэн ийм нэгдсэн бодлоготой байх ёстой гэсэн ийм зүйлийг бол шаардж байна гэсэн үг. За ямар нэгэн тийм нэгдсэн бодлого байхгүй болмаас тухайн одоо аймгийн засаг дарга эсвэл иргэдийн уралд нь ямар улсууд байна гэдгээс одоо хамаарад тэр хүмүүсийн одоо амбиц бодлоос
хамаарат газар өмчлөх асуудал эсвэл газрыг одоо олгох энэ асуудал бол хамаарчдаг. Тэгэхээр нэгдсэн нэг урт хугацааны бодлоготой тэрийг нь ямар ч хүн солигдсон байсан ингээд тасралтгүй хэрэгжүүлээд явдаг. Ийм болгох нь зүйтэй гэсэн санаа бол эндээс харагдчихж болох юм. За газрыг өмчлөх нэгдсэн төлөвлөгөө дэд үтс хөгжүүлэх төлөвлөгөөг орон нутаг болгонд яаралтай хийж үнийг бол аль бие усаар олон нийтэд нээлттэй хэл тод зарлах юм шаардлага байна гэж байгаа. За газар өмчлөхтэй холбоотой мэдээлэл түүний хүртээмж гэдэг асуудал дээр төвлөрч зарим мэдээллүүдийг үзүүлье. Тэгэхээр газар өмчлөхтэй холбоотой мэдээлэл нь авч болох их сурвалжийг олон нийтэд сурталчлах. Өөрөөр хэлэх юм бол газартай холбоотой мэдээллүүдийг иргэд хаанаас хандаж авах юм бэ? Ганцхан газрын албанаас төдийгүй биш одоо бас өөр ямар их сурвалжуудаас авч болох юм бэ гэдэг ийм одоо нээлттэй мэдээлэл бол гаргах зүйтэй. Интернет вебсайтаас юм уу эсвэл одоо лавлах одоо төр засгийн лавлах үйлчлэгээ үзүүлдэг юм утаснаас байдаг юм уу? Ямар нэгэн байдлаар хүндрэл бэрхшээл багтаагаар нь газартай холбоотой мэдээллүүдийг авч болох яаж авч болох юм бэ гэдгийг мэдээллийн сувгуудыг олон болгох ёстой гэсэн юм зөвлөмжийг өгч байна. За нөгөө талдаа ачаал ихтэй газруудад угтагч мэдээллийн ажилтныг бий болгох нь газрын албаар анхудаа үйлчлүүлж байгаа иргэдэд бол бас чухал байна гэж. Өөрөөр хэлбэл иргэн газрын албаар орж ирэл хэн нэгэн хүнээс эсвэл тэнд үйлчлүүлж байгаа арай туршлагатай гэдэг юм олон хоног одоо очир дараал зогссон байдаг юм уу. Тийм хүмүүсээс одоо яах вэ хөөгээд асуугаад явчихдаг. Яг үнэндээ тэр хүнд одоо орж ирэх мэдээллийн самбар нэгдсэн одоо мэдээллийг өгөх тийм төрлийн үйлчлэгээ бол өнөөдөр яг бүх одоо газрын албанд бол хараахан бүрдээгүй л байгаа юм дүр зураг байгаа юм. За энэ асуудлыг хэлж байна. За дараагийн нэг асуудал газар өмчлөхтэй холбоотой мэдээллийг авч болох мэдээллийн самбар цахим хуудсыг тогтмол одоо шинжлэх нь чухал юм а гэж. За энэ санаа бол бас түрүүнийхтэй давтчих шиг байна. Тэгэхээр газар төлөвлөлт дэд үтц байгаа газар төлөвлөлтийг одоо ингээд хийгээд бас нэг бэрхшээл тулгараад байдаг. Тэрний юу гэхээр Нийслэл Улаанбаатар хотын үндсэндээ бол газрын нөөц дуусчихсан. За одоо хотыг бол тэлэх ёстой. Хотоос одоо Төв аймаг гэдэг юм ингээд энэ газрууд руу газар олгоё гэхээр засаг захиргааны зүгээс бол тодорхой газруудыг санал болгодог. Гэхдээ тэр санал болгож байгаа газар нь өөрөө хүн одоо амьдрах ямар ч боломжгүй, бололцоогүй, дэд үтцгүй, замгүй, тог цахилгаангүй, усгүй ийм газрууд байгаа нь өөрөө бол бас энэ газар өмчлүүлэх одоо энэ төвлөрлийг сааруулах гэдэг юм уу. Энэ бодлогот бол бас хэрэгжилтэнд нь садаа болж байна, саад болж байна гэдэг ийм дүгнэлтийг гаргаж тавьсан байна. Мэдээж энэ асуудлыг шийдэхэд одоо тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө бол шаардлагатай. За энэ асуудлын шийдэл бас огтдоо зогсчихоогүй. Нөгөө талдаа бол Нийслэл Улаанбаатар хотын засаг захиргаа, хотын дарга Батүл бол энэ асуудал руу бас анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм дүр зургийг бид бол өнөөдөр бас бэлгнээ харж байгаа юм а. Ингээд судалгааны хүрээлэнгээс шинэтгэлийн мэдээллийг хүргэснийг үзүүлье. Иргэдмэнтэй одоо зөвшөөрлгүй газар маш их бууж байна. Энэ иргэд газрын албанд маш их хүндрэл учруулж байна. Нөгөө талаас иргэдэд зориулсан төлөвлөсөн байгаа газар маань өөрөө ямар ч дэд бүтцгүй, ямар ч одоо хүний наад захын хэрэгцээ шаардлага хангахгүй, усгүй, тоггүй тийм газар одоо ямар ч иргэн очиод амьдрахыг хүсэхгүй. Тэгэхээр эндгээр асуудлуудыг шийдээгүй бас тэр иргэдийг заавал тэнд амьдрах гэж бас шаардах нь өөрөө нэг талаас бас маш хүндрэлтэй юм л да. Тэгэхээр энэ асуудлаа шийдчихийж бас энэ газар зохион байгуулалтын асуудлыг шийдчихийж газрын албаны манаас асуудал өөрөө шийдэгдэл болж байна л да. За жишээ нь тэр Багнуур дүүрэг дээр ярьсан 10 ажилтнтай газрын албан. За энэ дэр бол яг одоо газрын мэрэгчлэн, кадастрын мэрэгчлэн гэхэд бол 5 хүн л ажиллаж байгаа. Эдгээр ажилчид маань бол за дүүргүүд дээр бол бүр ачаалттай үедээ 2000 гаруй хүнд сард үйлчилж гин гэсэн тоо манай судалгаагаар гарсан. За энэ маань бол 10 2000 хүнд сард үйлчлэнэ гэдэг маань өөрөө те маш их тоо байгаа. За тэр Багнуур дүүргийн жишээн дээр авахд бол тухайн одоо 5 ажилтан маань хідэн явж газраа шалгах уу те хідэн эндээ одоо офис дээр ажиллах уу гэд энэ дээр бол маш их асуудал гарч байна. Газрын алба газар гэдэг маань өөрөө гадуур байдаг те энд офисын өрөөнөөс одоо компьютераас хийгээ удирдаад явах боломжгүй. Заавал тухайн газар дээр нь очиж шалгана, кадастрын хийн одоо ийм ажил байдаг. За дараагийн нэг асуудал бол газрын албатай холбоотой. Газрын албан дээр иргэний зүгээс ирүүлсэн тэр санал гомдол бичгийг шийдвэрлэх одоо хугацааны тухайд бол зарим нэг хуулиуд бас өөрчлөлт оруулах нь зүйтэй маа гэсэн ийм саналыг судалгааны хүрээлэнгээс санал зөвлөмж болгож гаргасан байна. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр газрын албаар явж ороод нэг өргөдөл бичиг өгөхөд иргэдийн одоо бичиг баримтыг хүлээн авсны дараа бол шийдвэрлэх хугацааг одоогийн хуулинд бол заахта 3 сар гэж заажчихсан. За энэ бол өөрөө асар их хэмжээний одоо хүнд сурталтай. 3 сарын дараа тэр хүн тэр газрыг эзэмшиж өмчилж авчиж магадгүй, өмчилж авахгүй ч байж магадгүй. За өмчилж авахгүй байлаа гэхэд бол ямар шалтгаанаар өмчлүүлэхгүй байгаа юм бэ гэдгээ тодорхой тайлбарладаггүй гэх хэмжлэн ийм одоо асар хүнд сурталтай ийм тогтолцоо бол өнөөдөр байгаа. Тэгэхээр энэ тогтолцоог бол өөрчлөх. Өөрөөр хэлэх юм бол холбогдох хуулиудад бас нэмэлт өөрчлөлт оруулж 3 сар одоо хүлээдэг байсныг бол 1 сар болгож өөрчлөх нь зүйтэй маа гэсэн юм саналыг бас гаргасан байна.
За дараагийн нэг санал болгож байгаа зүйл бол одоо газрын алба иргэдээс эрүүл өргөдөл гомдлыг хүлээн авах, ангилах, хадгалах, түгээх, эргээд ашиглах нэгдсэн стандартыг одоо бий болгож бол бас мөрдүүлэх хэрэгцээ байна гэдэг нь бол харагдаж байна. Өөрөөр хэлбэл бүх зүйл маш тодорхой байх ёстой. Маш тодорхой стандартчлагдсан байх ёстой гэсэн үг. Тэгэхгүй бол өнөөдөр зүгээр газрын албаны одоо мэрэгчлэтнүүдийн ур чадвар ямар байна? Эсвэл тэр газрын албаны дарга нь одоо ямар хүн байна гэдгээс шалтгаалаад юм уу? Яг тухайн одоо газрын албан дээр ямар одоо хүний нөөц, чадамжтай хүний нөөц ажиллаж байна вэ гэдгээс шалтгаалаад байдаг юм. Өнөөдөр ямар нэгэн тийм нэгдсэн зарчим байхгүйгээр үйл ажиллагаа яваад байна гэсэн ийм дүгнэлтийг бол хэлж байна. Тэгэхээр энэ эдгээр зүйлүүдийг бол бас анхааралтай авч цаашдаа ажил хэрэг болгоод ингээд засаад явах нь чухал байгаа юм. За ойрын хугацаанд шийдэх бас өөр ямар асуудлууд, за үүнийг шийдэх бас ямар арга замууд одоо байж болох вэ гэдэг дээр судалгааны хүрээлэнгээс бас дараах тайлбарыг өгч байна. Одоо ойрын хугацаанд шийдэх ёстой асуудал маань бол за нэгдүгээр кадастрын зураглалын тэр нэгдсэн систем маш хангалттай байгаа. Тэрийг бол сайжруулах ёстой гэдэг бүх тал талдаа бол үзэж байгаа. За хоёрдугаар талд газрын одоо тэр нэгдсэн Монгол улсын газрыг одоо нэгтгэсэн нэг тийм систем мэдээллийн сан бол өнөөдөр байхгүй байгаа Монгол улс. Энэ маань өөрөөс тухайн ажилтан одоо офисынхаа ажлынхаа өрөөнөөс тухайн ажлыг явуулах ямар ч боломжгүй болгож байна л та. Нэгдсэн юм систем байвал мэдээллийн сан байвал тэрлүүгээ хандаал за энэ газар бол эзэнтэй юм байна, энэ эзэнгүй юм байна, энэ ийм болохгүй газар юм байна те буучлахгүй газар юм байна гэдэг юугүй заавал тэр газрын албаны ажилтан очиж ийж газар дээр нь үзлэг шалгалт хийж ингэж одоо тухайн байдал газрыг бол ингээ баталгаажуулж явж байгаа. Тэгэхээр шинжлэлийн засгийн газар гарч ирээд нэг зүйлийг бол хэлсэн. Юу гэхээр иргэдэд одоо төрийн үйлчилгээг бол түргэн шуурхай болгоно. Өөрөөр хэлэх юм бол цахим одоо хэлбэрээр бол үйлчлэгээнүүдийг үзүүлдэг. За дээрээс нь заавалчгүй одоо төрийн одоо албан тушаалтан хүнтэй одоо харьцахгүйгээр тэр төрийн үйлчилгээг авч болдог ийм одоо тогтолцоо зарчмыг бол нэвтрүүлнэ гэж бол хэлсэн. За энэний эхний эхлэл болсон ажлууд бол хийгдээд эхнээсээ одоо үр дүнг нь бол иргэд бол амсаад явж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг бүрэн төгсөл болцохоогүй. Үүнд бол тодорхой хэмжээний хугацаа шаарддаг нь бол мэдээж хэрэг. Тэгэхээр яг энэ үйлчлэгээг бол газрын албан дээр нэвтрүүлье гэдэг бас ийм санал зөвлөмжийг хараад бус судалгааны хүрээлэнгээс бол санал болгож байгаа юм байна. Тодруулж хэлбэл газрын албаны дунд үнэлгээний картын аргаар иргэдийн сэтгэл ханамжийг тогтмол үнэлж үр дүнг нь олон нийтэд ил тод зарладаг болох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол сонгон найрхан дүүргийн газрын албаар үйлчлүүлсэн иргэдийн бол сэтгэл ханамж тийм төвшөнд байна. За Баянзүрх дүүргийнх бол бас тийм төвшөнд байна. Чингэлтэй дүүргийнх тийм төвшөнд байна гэдэг юм. Ингээд харьцуулаад гаргаад ирэх юм бол эндээс одоо нэг тухайн одоо газрын албаны үйл ажиллагааг бол үнэлэх, дүгнэх ийм боломж болцоо бол гарч ирэх юм. Эцсийн эцэст яг төрийн үйлчлэгээ өөрөө зөв явж байна уу, сайн явж байна уу гэдэг үнэлэмжийг иргэд, үйлчлүүлэгчид буюу иргэд одоо төрийн үйлчлэгийг авж байгаа жирийн иргэд бол тодорхойлж өгөх юм. Тэгэхээр энэ тодорхойлтыг газрын албаны дунд үнэлгээний картын аргаар одоо шийдвэрлэх нь зөв юм а гэсэн ийм санал зөвлөмжийг өгчээ. За дараагийн нэг санал болгож байгаа зүйл бол газрын албаны буруутай үйл ажиллагаанаас болж иргэнд хохирол учруулсан шийдвэр гарсан бол үүнийг хүчингүй болгоо зогсохгүй шийдвэр гаргасан албан хаагчид хариуцлага тооцох механизмыг боловсронгуй болгох гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр нэг одоо албан тушаалтны буруу мэдээллээс болоод байдаг юм эсвэл нэг албан тушаалтны одоо хайхрамжгүй үйлдэлээс болоод байдаг юм. Иргэд өнөөдөр яг одоо газар дээр одоо алдчихсан, хохирол амсчихсан ийм жишээнүүд бол захаасаа аваад нэлээд олон байдаг. За гэтэл яг өнөөдөр тэр болгон дээр хэрхэн яаж хариуцлага тооцож байна вэ гэдэг нь тогтолцоо өөрөө ойлгомжгүй бүрхэг байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол тухайн одоо албан тушаалтны хариуцлага үйлдэлээс болоод тухайн иргэн хохирол эцэст үлддэг ингээ яадагчгүй захиргааны иргэн шүүхт гомдол гаргаад ингээд явах эсвэл одоо шүүхэр ингээ явахлаар наандаж одоо нэг сар цаандаж одоо жил үргэлжилдэг байдаг юм уу. Иймэрхүү байдал бол өнөөдөр яг бодит амьдрал дээр байгаа. Тэгэхээр энийг бол засаж бас залруулах шаардлага байна. За арга зам нь юу юм бэ гэдэг дээр бол харин бас төдийлөн маш тодорхой тийм саналыг бол гаргаагүй байна. За санал зөвлөж болж байгаа дараагийн нэг асуудал бол газар өмчлөгтэй холбоотой маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхийг эрмэлзэх гэж. Яг түрүүний хэлдэгчлэн шүүхтэр асуудал очихлоор тэр асуудал улиг болоод ингээд адгийн зарга 10 хоног гэж монголчууд ярьдаг. Өнөөдөр 1 сар хамгийн наадлан одоо 1 сар цаашлаад одоо жил дамнаад ингээд хилцэгдээд явчихдаг. Энэ хооронд асар их хэмжээний хөрөнгө өргөддөг, хугацаа өргөддөг ийм одоо зүйлүүд бол байгаа юм. Тэгэхээр нөө шүүхэд гомдол гаргасан иргэн гомдлоо барагдуулах биш бүр дээрээс нэмж хохироод ингээд үлдэж байгаа. Ийм дүр зураг бол өнөөдөр байгаа юм а. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэж. За шийдэхдээ бас ямар аргаар яаж шийдэх юм бэ гэдэг юм наривчилсан одоо санал зөвлөмжийг бол хараахан санал болгоог байна. Асуудал ийм байна л гэдгийг бол тодорхойлсон байна.
За ойрын хугацаанд шийдэх асуудлууд, шийдэх арга замууд юу байна вэ гэдгийг та бүхэндээ үзүүлсэн. За ерөн зүгээр нэг асуудал бол тодорхой байгаа. Өнөөдөр төрийн байгууллага дээр учирж байгаа авилгалтай холбоотой асуудал, хүн сурталтай холбоотой асуудал бол хамгийн одоо эцэстээ бол юунаас болж ирэх гэхээр нээлттэй ил тод биш. Иргэнд очих ёстой тэр мэдээлэл бол нээлттэй ил тод биш. Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч санаачлага гаргаад төсвийн одоо бүхий л байгууллагууд энэ төсвийн одоо татварлагчдын мөнгөөр үйл ажиллагаагаа явуулж санхүүждэг бүх байгууллагууд дансаа шилэн болгох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хинч гаднаас нь ингээд хараад дотор нь юу болоод байгааг мэдчихэж болдог. Ийм шилэн болгох хэрэгтэй гэсэн ийм зарилгыг гаргасан. За 9 дугаар сарын 1-ээс бол энийг одоо бас авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэвтрүүлэхийг засгийн газарт бол уг нь үүрэг чиглэл бол болгосон байдаг юм а. За гэтэл хараахан өнөөдөр 9 сарын 1-ээс энэ ажил бол эрчимтэй явж чадсан зүйл байхгүй. Ерөнхий сайдаас бид энэ асуудлыг бараг нэг сар орчмын өмнө тодруулж асууж байхад энэ асуудлыг засгийн газар дээр судалж байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд энэ асуудал дээр бол бас ажиллаж байгаа гэсэн ийм л одоо тайлбарыг хэлсэн. За он гараад 2014 он гараад энэ асуудлыг нэлээд эрчимтэй тавьж өөрөөр хэлэх юм бол шилэн данс буюу тэр хөрөнгө мөнгөнд хүртэл хэрхэн яаж захиран зарцуулагдж байгаа юм гэдэг нээлттэй болох. За дээрэс нь тэр газрын албаны газрын нөөцийн талаарх мэдээлэл нээлттэй болох. Газар олгох авах одоо хүсэлт гаргаж байгаа тэр иргэний асуудлыг хэрхэн яаж шийдэх юм бэ гэдэг нь зарчим өөрөө нээлттэй тод ойлгомжтой нэг стандарттай гэж болох ийм бол шаардлагууд бол өнөөдөр бас байна гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа юм. Ингээд ил тод байдлын асуудлын тухайд хараад бас судалгааны хүрээлэн ямар мэдээлэл өгсөн бэ гэдгийг харуулъя. Иргэдэд хамгийн их одоо иргэд хардаад байгаа тэр хардах сэтэл төрүүлээд байгаа үе шатууд бол нэгдүгээр тэр газар эзэнтэй байна уугүй юу? Одоо ашигтай газар байна шүү дээ тий. Одоо маш сайхан газар байла. Иргэн тэрийг авах га тий ингээ очлоо. Гэтэл тэр иргэн нөө мэддэхгүйгээр өө эн чинь эзэнтэй байна, боломжгүй байна гэдэг юм тийм хариу өгдөг. Энд бол иргэд маш их эргэлздэг. Яг л өөрт нь харуулах юм байхгүй, үзүүлэх юм байхгүй. Үнэнгээсээ тий үнэнгээсээ ч эзэнтэй юм уугүй юм гэдгийг бол иргэд мэдгүй. Энэ дээр маш их бас хардлага иргэд бол төрдөг. Энэ нь бол өөрөө иргэд тухайн газрын бас мэдээлэлээ иргэдэд нээлттэй байлгахгүй байгаатай холбоотой одоо мөн бас нөгөө нэгдсэн мэдээллийн сан байхгүй байгаатай холбоотой. Үнэхээр мэдээллийн сан байвал иргэд өөртөө ороод за болдгоомаа гэд нөгөө газрын албаны ажилтан тухайн одоо мэдээллийн санг харуулаад за энэ таны сонирхож байгаа газар бол одоо тийм ийм эзэнтэй газар байна гэдгийг иргэн нүдээр үзэхэд бол тэрнэр асуудал гарахгүй. Тийм. За хоёрт бол иргэдийн өргөл материалыг аваад шийдвэр бол хоёр янзаар гарч байгаа. За энэ газрыг олгоно, олохгүй гэсэн хоёр шийдвэр. Олохгүй гэдгээ бас маш үндсэлтэйгээр бас тайлбарлахгүй байна л да. Энэ газар боломжгүй олохгүй гэдэг шийдвэр өгчдөг. Тийм энэ дээр бол иргэд бас маш их бухимддаг. Яагаад олохгүй ямар учиртай эсвэл өөр хүн та нар өгчлөөч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ дээр бас эргээл нөө үйл ажиллагаагаа л ил тод явуулах юм бол иргэд ямар нэгэн байдлаар хардас ирдэггүй. Эргээд энэ маань юунд хүрэх чинь гэхээр иргэд тэр мэдээллийг авахын тулд одоо ямар нэгэн байдлаар мөнгө өгөх, тэ танил тал асуух ийм байдал үүсэж байгаа хгүй. Тэр газрыг алийг мэдээд өгөөч гэж заавал хүн амьтнаар яриулдаг, мөнгө өгүүлдэг ийм асуудал хүрэж байгаа. За нэг сонирхолтой тоог хэлэхэд бол өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод одоо газар хашаа байшин буюу одоо тодорхой газар эзэмшиж ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн 60% нь бол одоо хашаа байшингийнхаа газрыг өмчлөд авчихсан байдаг юм байна. За харин 40% нь газараа өмчилж авч чадаагүй. За газараа өмчилж авч чадаагүй байгаа энэ 40% бас хүмүүсийн асуудлыг ингээд тодруулахлаар өөрөөр хэлэх юм бол өндөр хүчтэлийн шугамын дор очиод буучихсан. Эсвэл үеийн аман дээр очиод ингээд буучихсан. Өөрөөр хэлэх юм бол газар өмчлөх боломжгүй гэдэг анханасаа зарлцсан юм газар дээр очиод ингээд суурьшсан, маш олон жил амьдэрсэн ийм дүр зураг байдаг. Тэгэхээр бас нэг талаас дан ганц газрын галбанд асуудлыг тохохоос илүү асуудал гендэж би гоондооч би гэдэг шиг иргэдэд ч бас асуудал байна. Тийм учраас засаг захиргаанаас өгж байгаа тэр журам шийдвэрийг бол бас дагаж мөрддөг, хэрэгжүүлдэг юм ухамсар өнөөдөр бас биднэрт хэрэгтэй байна гэдэг ийм дүгнэлтийг бол гаргаж тавьсан байна. За хамгийн сүүлд хөндөгч байгаа нэг асуудал бол газрын одоо 8 энэ том авилгын асуудлыг бол нийгэмд нэлээд шүүмжилж хүчтэй ярьдаг боловч яг тодорхой одоо шийдэгдсэн асуудал, тодорхой хариуцлага хүлээсэн асуудал төдийлөн байдгүй. Хотын төвийн том газруудыг өнөөдөр том улс төрчид доошоогоо захиалга өгөөд ингээд зараад худалдаад идчихлээ гэсэн ийм одоо мэдээлэлүүд их байдаг боловч яг ингээд нотлогдсон зүйл нь төдийлөн ховор, яг тэрнгээр ял шийтгэл сонсоод хариуцлага хүлээгээд гэсэн юм уу ийм зүйлүүд бол үндсэндээ байхгүй гэж хэлж болох юм. Тэгэхээр өнөөдөр судалгааны хүрээлэнгээс гэсэндээ бас үүнтэй холбоотой асуудлыг бол асуулаа. Өөрөөр хэлэх юм бол яг энэ том одоо
газрын 8-аатай холбоотой асуудал. Энэ асуудал руу та хүн чиглэж орж одоо судалгаа хийв үгүй юу гэж. Үндсэндээ богино хугацаанд судалгаа энэ төрлийн судалгааг бол хийх бас боломж байхгүй байсан байж болох юм. За нөгөө талдаа энэ асуудлыг цаашаага ингээд үргэлжлүүлээд судлаад явах юм хэсэг үлдэж байгаа юм а гэсэн ийм тайлбарыг бол өгч байна. Тэгэхээр газрын одоо авилгатай, газартай холбоотой авилгатай асуудал төр хууль зөрчигддөг энэ асуудал төр дан ганц бас газрын албыг буруутгах нь бол өөрөө өрөөсгөл болж таарна. Ягаад гэвэл газар гэдэг асуудал маань өөрөө засаг даргаас бас хамаарж байгаа. За дээрээс нь цаашлаад одоо улс төрчдөөс хамаарж байгаа. Гэхэд маш олон талын одоо субъектууд оролцож байгаа учраас дан ганц бас газрын албыг буюу тэр гүйцэтгэж байгаа байгууллагыг бол буруутгах нь бас өрөөсгөл юм а гэсэн ийм дүгнэлтийг бол эцэст нь хэлэх байна. Яг өнөөдөр газар маань өөрөө маш олон субъектээс үүсэж байгаа байхгүй. За улсын бүртгэл оролцож байна те. Татврын байгууллагууд оролцож байна, газрын алба оролцож байна, засаг дарга оролцож байна. Засаг дарга өнөөдөр бүх шийдвэрийг гаргаж байгаа шүү дээ газар болгох. Тэгэхэд тэр бүх хүмүүсийн одоо юу газрын албанд тохоож, газрын албаны авилга гэдэг байдлаар хавтгайруулж бас ойлгох нь өөрөө тэр албанд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд маш их тийм үнэрлэлтэй байгаа л доо. Энэ дээр бас засаг дарга шийдвэр гаргаж чинь засаг даргын зүгээс нөлөөлөл орсон байхыг үгүйсэх боломжгүй, өөр бусад этгээдүүдээс нөлөөлөл орсон байхыг үгүйсэх боломжгүй. Гэтэл ингээ хавтгайруулан газрын албаны хүмүүс л одоо авилга аваад байна гэдэг байдлаар бас хандах нь өөрөө өрөөсгөл аа. Яг тэр том хэмжээний одоо тийм асуудал, авилгын талаарх асуудал бол газрын албаны ч биш, тэр бол бас өөр субъектүүдийн асуудал болж байгаа юм л да. Анхаарал хандуулж байгаад баярлалаа. Тэгэхээр өнөөдөр халуун сэдв хөтөлбөрөөр газар өмчлөлттэй холбоотой асуудал, газрын авилга гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. За газрын алба бол Сант Марл судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгаагаар сүүлийн 5 жилд хамгийн одоо өндөр авилгатай ийм төрийн одоо алба болж хувирсан байна гэдэг ийм дүн гарсан байсан. За үүн дээр суурлаж үүний учир шалтгааныг тогтоож цаашдаа шийдвэрлэх арга замуудыг хэрхэн яаж гаргах юм бэ гэдэг нь санал зөвлөмжийг боловсруулах зорилготойгоор хараат бус судалгааны хүрээлэн гэдэг энэ судалгааны одоо газраас бол судалгаа хийсэн байгаа юм. За энэ судалгаа хийхдээ авилгатай тэмцэх газар Америк нэгдсэн улсын Азийн хөгжлийн сан гэсэн энэ байгууллагуудтай энэ судалгааны байгууллага хамтраад ингээ 3 байгууллагын судалгааг хийжээ. За эцэст нь хэлэхэд газар гэдэг бол өөрөө газар өмчлүүлнэ гэдэг асуудал бол өөрөө яг шулуухан хэлэхэд улс төрчдийн тоглоом болж хувирсан. Жил болгон одоо жил бүрийн одоо улс төрийн сонгуул, улсын хурлын сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул гэдэг энэ асуудал сонгуулийн өмнө тухайн одоо засаг барьж байгаа, эрх барьж байгаа намууд юу гэж хэлдэг вэ гэхээр бид одоо газар өмчлүүлнэ. Сонгуулийн дараа бол газар ингээд өмчлүүлчих нэ гэж хэлдэг. За сонгуул болоод дуустах, сонгуулийн дараа нөгөө асуудлыг хөндөж тавьдаг ч хүн байдгүй. Эцэстээ бол бүгдээр ингээ мартаад нөгөө газараа өмчлүүлэх асуудал маань ингээ мартагтаад ингээ явдаг. Дараагийн сонгуул болохоор дахиад нөгөө газрыг өмчлүүлнэ гэж улс төрчид үндсэндээ бол оноо авах зорилгоор, санал авах зорилгоор ингээ асуудлыг тавьдаг ийм дүр зураг жишг бол тогтцоод байгаа юм а. За хамгийн сүүлийн жишээ бол 2013 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул байгаа. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө одоо газрыг бол өмчлүүлнэ гэсэн ийм зүйлийг холбогдох албан тушаалтнууд хэлж байсан. Өөрөөр хэлэх юм бол энэ намраас 8 дугаар сараас одоо газар өмчлүүлэх ажлыг бол эрчимжүүлнэ гэсэн ийм зүйлийг хэлж байсан. За намар болсон нийслэлийн одоо засаг даргын орлогч ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр газар өмчлүүлэх асуудал бэлтгэл хараахан хангалттай байгаа учраас 2014 он гараад 2014 оны одоо хавраас үед 2014 он гарсны дараа энэ одоо ажлыг бол бас эхлүүлэхээр болгож ингэж хойшлууллаа гэсэн ийм тайлбарыг хэлсэн. Яг энэ шиг энэ бол хамгийн сүүлийн жишээ нэг. Яг энэ шиг үндсэндээ бол газрыг одоо өмчлүүлнэ гэдэг энэ зүйл маань улс төрчид сонгуулиар одоо санал авах, оноо авах юм бол бас нохоод барьдаг мод болчихсон гэд хатуухан хэлэхэд бол буруудахгүй баха. Тэгэхээр судалгаа хийн гэдэг нь бол өөрөө эцсийн зорилго биш. Гол нь асуудал юунда байна вэ гэдгийг тодруулах зорилгоор ийм судалгаа хийсэн байгаа. За одоо энэ судалгаа дүгнэлт одоо энэ санал зөвлөмж болгож байгаа зүйлүүдийг цааш нь холбогдох албаны хүмүүс авч хэрэгжүүлээд үйл ажиллагаанд тусгаад ажил хэрэг болгоод тодорхой үр дүнгуудыг гаргаж иж энэ судалгааны эцсийн үр дүн болоор гарах юм. Түүнээс бол зүгээр судалгааны үр дүн санал зөвлөмжүүдийг огт авч хэлцэхгүйгээр ингээд цаасан дээр үлдэх юм бол энэ өөрөө ямар ч одоо үр ашиггүй хөрөнгө зарсан, хугацаа шаардсан, хугацаа зарцуулсан ийм ажил болоод үлдэх юм а. Тийм болохоор хараат бус судалгааны хүрээлэнгийн энэ тавьж байгаа маш тодорхой санал зөвлөмжүүдийг бас нь холбогдох албаныхан үйл ажиллагаанд тусгаад ажиллах байхаа гэсэн ийм итгэл найдвартайгаар халуун сэдв хөтөлбөрийг энэ удаагийн хөтөлбөрийг өндөрлүүлж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.